За бид явсаар ялангуяа аялагчдын маань хамгийн сайн мэддэг Уурхан гэдэг одоо зоогийн газар дээр бол ирээд байна. Ерөнхийдөө Улаанбаатараас Улаанууд орох замын хувьд хэм бол маш сайхан одоо шулуун ийм сайн дардан замтай гэдгийг бол үзэгчд маань надаар хэлдэг маш сайн мэдэн. За ингээд бидний хамгийн эхний зогсоол бол Уурхан зоогийн газар. Мэдээж хэрэг зочдтойгоо хамт энд бид өдийн зоогийг бол барих хэрэгтэй байгаа. За ингээд Уурхан зоогийн газар руу хамт орцгоё. За ингээд анхныхаа хоолыг Уурхан зоогийн газарт бүгдээр эзэсгээгээ цаашаа хөдөлсөн. За архины эмчилгээ гэхэлэр зөвхөн залуучууд ч юм уу эсвэл одоо ахмад насныхан байдаг гэж төсөөлдөг бол энд бүсгүүчүүд маань бас ихээр хамрагдчихсэн. Өсвөр насны хүүхдүүд бас их хамрагдчих байсан гэдэг бас энд онцлог зүйтэй авах гэж бодож байна. За үзэгчдээ Улаанбаат хотоос хийж байгаа нэвтрүүлэг маань үзэгчдээ бас өргөжлөн хүрж байна. Тэгэхээр за ийм гоё ресторанд бас орж ирээд байна. Тэгэхээр орс орон бол юугаар алдартай вэ гэхээр мэдээж хэрэг хоолоор алдартай. За тэгээд энд галтгоо бол яг хэрэглэгчдийнхээ өөрчлөлттэй нүдэн дээр бол одоо манай энэ тоогоч нар бол хоолоо бэлдэж өгч өөрчлөлдөг юм байна. За түүнээс гадна одоо энд харагдаж байгаа бэлэн болсон бүтээгдэхүүнүүдээс за мөн л одоо өөрийнхөө хүсэл дурд нийцүүлээд өөрийнхөө хүссэн хэмжээгээр та бүхэн манаас ахиалаад идэж болдгийм байна. Манай эмчилгээний групп аяллаахан өглөөнийхөө цаг одоо уучаад эмнэлгийн зүг хөдөлгөж байна. Манайх эмчилгээ хийлгэж байгаа улсуудаа өглөөний цайгийн 5 тухтай орчинд хоолж унтлахыг хүсдэг. Манай аяллаа бас нэг зорилго байгаамаа. Энэхүү эмчилгээний аялалд өдрийн 3 хоол, зочид буудлын болон эмчилгээний бүхий зардал багтсан байх бөгөөд аяллаа хугацаанд тухайн аялагчийн хүсэлтээс хамаарч Улаанбаатар хотын түүхэн дурсгалтай газруудад дурсгалын зураг татуулах, хүнс болон барааны дэлгүүрүүдээр шопинг хийх тусгайлсан цагийг ч гаргаж өгдөг байна. За манай аяллаа багийнхан маань явсаар байгаад яг одоо Диан эмнэлэг дээр бол хүрэлцээрээ байна. Тэгэхээр энэ эмнэлгийн хувьд хэм бол за 7 жил гарan монголчуудтай маань хамтран ажиллаж байгаа. За ийм одоо туршлагатай баг хамт олон энэ эмнэлэгт ажиллагаас гадна за Оросын холбооны улсын хүний гавьяат эмч за дид эрдэмтэн дийл хэмээх одоо ийм алдартай эмч за ялангуяа Оросын холбооны улстай бол маш сайн хүндлэгдсэн энэ эмч маань энэ эмнэлгийг хариуцаж өөрөө удирдах энэ эмчилгээг явуулдаг юм байна. За тун удахгүй өнөөдрийн маань аяллаа багт бас хамаарагдсан залуучууд маань цоо шинхэн эрүүл сайхан залуучууд болоод бидэнтэй уулзах гэж бодож байна. Ингээд бидний бэлтгэсэн аяллаа нэвтрүүлэг үргэлжлэн тагвантай хүрсээр байна. Архин хамгийн түрүүнд бэлгийн эсийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөг үзүүлж нөхөн өрчхүйн чадварт элдв гажиг соггыг үүсгэж үүнээс үүдэж элдв ургийн гажигтай хүүхдүүд төрдөг. Өөрөөр хэлбэл үр удмыг таньжигсан арх хордуулна гэсэн үг юм аа. Тиймээс та бүхэн өөрийн болон өрөөлийн амьдралд хор учруулдаг архинаас аль болох эрт татгалзаарай. Хэр хурдан түүнээс татгалзсан төдий хэрэг амьдралтай нь уртсаж гэрэл гэгээтэй болдгийм шүү. Здравствуйте, уважаемые. Бидний хөрш эрхэм хүндэт монголчууд та бүхэн сайн байна уу? Би наркологийн эмчээр 30 гаруй жил ажиллаж байна. Согтууруулах хундаанд хүний бие махбодод нэн тэргуунд тарих толгойд хортой нөлөө үзүүлдэг. Ингэснээр зүрх судасны болон хоол боловсруулах систем муудаж, нэн ялангуяа элэг өвчлж, элэгний хатуурал, архаг өрөвсөл, хор тавдруудыг ч бий болгодог. Эрүүл мэндэ гэсэн хүн бүхэн л архинаас татгалзах хэрэгтэй. За яг энэ гэрэл гэгээтэй амьдрал төрийн бас байгууллага гэх юм бол энэ чиглэлээр олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай компани за мэдээж хэрэг өвчтөн болон эмч хоёрын хооронд маш хатуу гэрээ бол энд хийгддэг юм байна лээ. Мэдээж хэрэг өвчтний хувьд гэх юм бол сэтгэл заслын бас олон төрлийн бас сонирхол татах үйс магадгүй одоо ирээд энэ хүн арх уухгүй баталгааг олохоор олон тийм сонирхолтой сэтгэл заслын аргууд энд бас давхар явагдаж байсныг онцлох зүйтэй баха. Манай компани нь одоо үйлчлүүлэгчтэй эмчилгээнд хамрагдахаас гадна Улаанбаатарын түүх дурсгалт одоо газруудаар явж үзүүлдэг байгаа. Тэдний дотроос өнөөдөр одоо энэ Улаанбаатарын төв талбай дээр дэнний толгойн энд зургаа татуулж одоо бусад юмнуудыг үзэж сонирхож явж байна. Бусад одоо Улаанбаатарт үзэж харах одоо сонирхолтой юмнуудыг үзүүлж харуулж одоо явуулдаг байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид та бүхэндээ за Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг компанийн маань архины хамааралтай хүмүүсийг одоо хэрхэн яаж архинаас гаргадаг тухай за мөн одоо архинаас гаргах эмчилгээг хийхин тулд ямар замаар одоо энэхүү эмчилгээнд хамрагдаж болох тухай мэдээллийг өргөжлүүлэн та бүхэндээ хүргэсээр байгаа. Наркологийн эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүс маань зөвхөн эмчилгээнд хамрагдаж зогсохгүй за Улаанбаатар хоттой танилцах түүхэн дурсгалтай газруудаар нь зураг авахуулах хүссэн дэлгүүрээрээ шопингийг хүссэн бараа бүтээгдэхүүнээ хамгийн ямдаар авах гэх зэрэг маш олон төрлийн давуу талуудыг бас эдэлдэг юм байна. Яг одоо энэ цагт гэрэл гэгээтэй амьдралын төлөө төрийн бус байгууллагын эмчилгээний аялалд хамрагдаж архинд донтох хорт зуршлаасаа татгалцсан олон залуус аз жаргалтай тайван сайхан амьдарч байгаа. Архигүй нийгэм та бидний амар тайван амьдралын баталгаа. Таны амьдралд гэрэл гэгээг бид бэлгэлэх болно.